Номлогчийн үс 2 дугаар бүлэг. Би зүрхэн дотроо. Одоо юм. Би чамд баяр цэнгэлээр батлах болно. Тиймээс тааллаар цэнг гэсэн. Тэгээд ажигтуу энэ нь ч бас хоосон байдал юм. Би инээж хүрхүүн тухайд солиотой юм гэсэн. Мөн баяр цэнгийн тухайд энэ яадаг юм бэ гэсэн. Би зүрхээ мэрэгүү ухаантай танилцуулах зураг. Зүрхэн дотор өөрийгөө дарсан үгхийг бас хүмүүнийх өгөөд амьдралынхаа бүхий л өдрүүдэд Тэнгэрийн доор гүйлдэх ёстой. Тэрхүү сайн зүйл юу гэдгийг харах хүртлээр мунхаглалаас зурхыг эргэлцсэн. Би өөртөө агуу ажлуудыг хийсэн. Би өөртөө өргөөнүүдийг барьсан. Би өөртөө усан үзмийн тариалангуудыг тарьсан. Би өөртөө цэцэрлэгүүдийг бас цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бий болгосон бөгөөд бүх төрлийн жимсний моддыг тэдгээр дотор тарьсан. Моддыг гаргадаг оомодыг усан сангуудаас туслахын тулд би өөртөө эдгээрийг хийсэн. Би өөртөө зарцнаар бас шивгч авсан бөгөөд миний гэрт төрсөн зарц нартай байсан. Би бас надаас өмнө эрсдлээнд байсан бүгдээс илүү их бод богмолын агуу эзэмшлүүдтэй байсан. Би өөртөө бас мөнгө ба алтыг түүнчлэн хаадын бас мужуудын өрмөц эрднийг цуглуулсан. Би өөртөө дуучин эрэгтэйчүүдийг бас дуучин эмэгтэйчүүдийг бас хүмүүний хөвгүүдийн баяр багтлуудыг хөгжмийн зэмсгүүд гэх мэтлийг улмаар бүх төрлөөс олж авсан. Би ийм агуу байсан бөгөөд надаас өмнө эрсдлээнд байсан бүгдээс илүү ихээр өс нэмэгдсэн. Миний ухаанч бас надтай хамт үлдсэн. Мөн хоёр нүд минь хөсөмжилсөн юу ч вэ? Би эдгээрээс харамлаагүй. Би зүрхээ ямар ч баяр хүрээс сорилоогүй. Учир нь миний зүрх миний бүх хөдөлмөр дотор хөөрөн баярсан. Мөн энэ нь миний бүх хөдөлмөрөөс өмнө байсан. Тэр үед би хоёр гарынхаа өнгөлцсөн бүхий л үсүүдийг бас үйлдгээр хөдөлмөрсөн үг хөдөлмөрийг харсан. Тэгээд ажигтуу бүгд хоосон байдал ба сүнсний араас хөөцөлдөх байсан. Мөн наран доор ямар ч ашиг байгаагүй. Тэгээд би мэрэгүү ухааныг бас солиорл ба мунхаглалыг харахаар өөрийгөө эргүүлсэн. Учир нь хааны дараа ирж буй тэр хүн юу хийж чадах юм бэ? Бүр аль хэдийн хийх ч гэсэн зүйлийг л юм. Тэр үед би гэрэл харанхуйгаас хамаагүй дээр байдаг шиг мэрэгүү ухаан мунхаглалаас хамаагүй дээр байдаг гэдгийг харсан. Мэрэгүү ухаан дэрийнүүд толгой дотор нь байдаг. Тэр мунхаг хүн харанхуй дотор алхдаг. Тэгээд би өөрөө ч бас нэг үйл явдал тэдэнд бүгдэнд тохиолддог гэдгийг олж харсан. Тэр үед би зүрхэн дотор мунхаг хүн тохиолддог шиг үүнчлэн бүр надад ч бас тохиолддог. Тэгвэл би яагаад илүү мэрэгүү ухаантай байсан юм бэ гэсэн. Тэр үед би зүрхэн дотор энэ ч бас хоосон байдал гэдгийг хэлсэн. Учир нь одоо байгаа зүйл ирэх өдрүүдэд хөлдөө мартагдах тул мэрэгүү ухаанд нэгний талаар дурсгуу мунхаг нэгнийхээс үрд илүү байдаггүй. Мөн мэрэгүү ухаанд хэрхэн өгдөг мунхаг нэгэн шиг л. Тиймээс би амьдралыг үзэн явцсан. Яагаад гэвэл наран доор үлдэгдсэн ажил надад зөөртэй байдаг. Учир нь бүгд хоосон байдал ба сүнсний араас хөөцөлдөх. Тийм ээ. Би наран доор барьж авсан бүх хөдөлмөрөө үзэн ядсан. Яагаад гэвэл би үүнийг миний дараа байх хүмүүнд үлдэх ёстой. Тэгээд тэрээр мэрэгүү ухаантай ирсэл мунхаг нэгэн байх эсхийг хэн мэдэх вэ? Гэсэн ч тэрээр миний хөдөлмөрсөн бас миний наран доор ухаанаа харуулсан тэрхүү бүх хөдөлмөрийн минь дээр зэхрэх болно. Энэ ч бас хоосон байдал юм аа. Тиймээс би наран доор
барьж авсан тэрхүү бүх хөдөлмөрийн тал зөвхрөөхийн тулд тойрон явсан. Учир нь өөрийнх нь хөдөлмөр мэрэгэн ухаан дотор бас мэдлэг дотор бас ин тэнцүү байдал дотор байдаг хүн бий. Гэсэн ч тэрбээ үүнийг эдгээр дотор хөдөлмөрлөөгүй хүнд түүний хөв болгон үлдэх болно. Энэ ч бас хоосон байдал бөгөөд агуу ёрын зүйл юм. Учир нь хүн наран доор хөдөлмөрсөн тэрхүү өөрийн бүх хөдөлмөрөөс бас зөвхнийхээ хөөцөлтгүйгээс юутай болдог вэ? Учир нь түүний бүх өдөр нь харуулснууд бөгөөд түүний хүнд хүчээр хөдөлмөр нь гашуудл юм. Тийм ээ. Түүний зүрх шөнөөр амгалт авдаг. Энэ ч бас хоосон байдал. Хүмүүний хувьд идэж, суух, түнчлэн хөдөлмөр дотроо сайн сайхнаар сэтгэлдээ баясгахаас илүү дээр зүйл гэж байдаггүй. Энэ нь шүтээний мотраас байсан гэдэг энэ зүйлийг би харсан. Учир нь энэ үртэл хэн надаас илүүгээр идэж эсвэл өөр хэн яаран хөрч чадах юм бэ? Учир нь шүтээ өөрийнх нь мэлминэ сайн бомбод мэрэгэн ухааныг бас мэдлэгийг бас баяр хөөргийг өгдөг. Харин гэмтэн тэрбээр хүчир хөдөлмөрийг цуглуулахаар бас аваалуулахаар энэ нь тэрбээр шүтээний өмнө сайн буу хүмүүд өгч болохын тулд энэ нь ч бас хоосон байдал ба сүнсний араас хөөцөлдөх байна.